ерөнхий сайдаа. Таныг бол би Монгол улсын шинжлэх ухааны технологи, инновац, боловсролын салбарт нэлээд томоохон ач холбогдол өгдөг гэж ойлгож байгаа. Тэгэхээр арын бүлгийн гишүүдтэй боломж олох зүгээс маш богино асуулт асууя. 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1% шинжлэх ухааны технологи зарна ирээдүйд 3% хүрнэ гэж заасан. За 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний баялагын сангийн 1-ээс доошгүй хөв Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталт шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлого тэргүүлэх чиглэлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% гээд маш олон зүйл заалт уриалгаазантай. За таны оруулж ирсэн 2026 оны Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөнд 0.5% хүргэнэ гэсэн. Гэхдээ бодит байдал дээр 2013 оноос дотоодын нийт бүтээгдэхүүний 0.14-өөс 0.11, 0.9 одоо бүр 0.7% болчиход байна. Тэгэхээр бид нэр шинжлэх ухааны технологи хөгжүүлэхгүйгээр яаж эдийн засгаас солонгоруулж бие даасан улс болж хөгжих вэ? За анар гишүүн маш чухал асуулт төлөө өнөөдөр ICT форум Tech Week үргэлжилж байгаа. Энэ чиглэлээр бас анар гишүүн санаачлаад одоо хиймэл оюун ухааны үндэсний стратеги босруулах ажлыг засгийн газрын уралдаанаар энэ 7 хоногт хэлэлцсэн. За 26 оны бодлогод шинжлэх ухааны технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% түргэж мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлэх 21-р зууны эдийн засаг бол мэдлэгийн эдийн засаг юм. Экспонент хөгжлийн загвар бол инновац хөрөнгө оруулалт гарааны бизнес технологийн дэвшлиг дэмжих чиглэгдэх ёстой. Их сургуулиудын лабораториудыг төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой гэд тодорхой асуудлууд хөгжлийн 26 оны жилийн төлөвлөгөөнд туссан. За энэ хүрээнд 26 оны төсвөд тусгасан хөрөнгөрүүд бол шинжлэх ухааны хүрээлэнгийн зохицлбор 154 төргийн хөрөнгөөр эхлүүлсэн. 26 оны үлдэгдэл 40.5 тэрбум төгрөгийг бүрэн санхүүжүүлэлт ашиглалтанд оруулна. Лабораторийн тоног төхөөрөмж 32.3 тэрбум төгрөг, захим шилжилтийн гатуу дэд бүтэц 52.2 тэрбум төгрөг, нээлттэй өгөгдөл төрийн бүтээмж хүнсний аюулгүй байдал 112 яалтаа дуудлагын систем 32 тэрбум төгрөг, алгацсан 151 багийн үүрэн телефоны дэд бүтэц 14.4 тэрбум төгрөг. За Бүгднамд хятад ард улсын зээлийн хөрөнгө 16.2 тэрбум төгрөгөөр харилцаа холбооны хүртээн чанар хяналтыг сайжруулах төсөл, Дэлхийн банкны ухаалаг засаг 2 төсөлд 13.5 тэрбум төгрөгийн их өсвөр, төрийн 100 үйлчилгээг захимжуулж дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм асуудлууд суусан байна. Тэгээ энэ хүрээнд бид хүлээгдэж байгаа үр дүндээ шинжлэх ухааны инновацийн зохистой хүлээлт санхүүжилт доктортой орчныг бүрдүүлэх, одоо лаборатори, дата төв, мори, за хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталж хэрэгжүүлэх, хиймэл оюун ухааны дижитал нийттэй өгөгдөлд суурилсан ухаалаг бодлого шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх зэрэг ийм бодиттой асуудлуудыг суулгасан. Тодруулга асуухгүй. Таны хэлсэн шинжлэх ухааны технологийн төсөв гэдэг бол аудитын газрын дүгнэлтийн дагуу байдаг. Үүн дотор шинжлэх ухааны академийн зардлыг нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүний 0.18 болж байгаа. Бус нь бол заавалжгүй явах ёстой урсгал зардлууд. Тэгэхээр энэ олон хөтөлбөрт заасан байгаа хувиндаа дотоодын нийт бүтээгдэхүүндээ нийцэлт төсөв оруулж ирээсэй гэж хүсье. Амжилт хүсье.